Тэгш нийгэм холбоо ер нь нийгэмд их олон янзын байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэх гэдэг энэ асуудлыг нэлээд тавьж ирсэн. Тэрний нэг нь бол энэ удаагийн хэрэгжүүлж байгаа ногоон хамруулалт буюу нийгмийн хамгааллын хөтөлбөрөөр дамжуулж байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэх гэдэг энэ асуудал байгаамаа. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлэхэд бид нар бол маш олон хүмүүсийн хамтын ажиллагаа энэ дээр орсон ийм одоо сонирхолтой хамгийн их онцлогтой ийм төсөл энэ дээр болсон. (2024 оны 1 сараас 1 жилийн хугацаатайгаар бид нэр Түгээмэл хөгжил төрийн бас байгууллага Отхон Баян уул хувь заад компани Италийн буддистуудын холбоотой хамтраад энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Сүлжилтийн асуудал нэлээд яригдж байгаа ийм үед бол Монгол Улсын ерөнхийлөгч Нэгдсэн үндэсний байгууллагын нэгдсэн хуралдаан дээр 22 онд тэр мод хөдөлгөөнийг өрнүүлэх талаар бол зарласан. Тэр мод хөдөлгөөн бол 2024 онд 150 сая, 2027 онд 850 сая, 2030 онд 1 тэрбум мод тариалах ийм хөдөлгөөнийг бол Монгол Улсын ерөнхийлөгч одоо зарлж тэгээ бид нар энэ дээр нь хувь нэмэр оруулъя гэдэг ийм бодол төрсөн. Энэ үйл ажиллагааг хийхэд бол Италийн буддистуудын холбоо IPO байгууллага хоёр санхүүгээр бид нарт тусалсан. За мод тарих хүлэмжийг бий болгох, услалтын системийг бий болгох, талбайтай болгох гэдэг ийм асуудлыг бүгднийг бид нар энэ хөрөнгөөр бүтээх ямар ч боломж байгаагүй. Тэгээд Отхон Баян уул хувь заад компани захирал Хүрэл Эрдэнэтэй уулзаж ярилцаа. Тэгээд Хүрэл Эрдэнэ бол бас энэ олон хүмүүст туслая. Улс орондоо явж байгаа энэ хөдөлгөөнд бас бид оролцъё гэж хувь нэмрээ оруулъя гэж ингэж шийдээд тэгээ өөрийнхөө газар дээр биднэрт бол 5 жилийн гэрээтэйгээр энэ дээр бол мод тарих ийм боломжийг бол олгосон. За манай байгууллага нь Италийн буддистийн холбоо, за Италийн IPO улсын байгууллага, тэгш нийгэм холбоо төрийн бас байгууллага, Түгээмэл хөгжил төвтэй хамтарч энэ төслийг хэрэгжүүлж байна. Бидний хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтарсан төсөл маань бол өнгөрсөн жилээс эхэлсэн. За энэ одоо ажлын хүрээнд бид нэр Төв аймгийн мод төржүүлгийн газар дээр бол нэг газрыг яг энэ төслийн хүмүүс зориулж одоо үнгүүгээр ашиглуулах, дээрээс нь энэ хүмүүсийн мод тарь сургах. За энэ тэр мод гэдэг үндэсний хэмжээнд зарсан хөдөлгөөнд өөрсдийнх нь одоо хувь нэмрийг оруулах. Үүнээс одоо бид нар байгаль орчноо яаж хамгаалах юм бэ? Буцаад тодорхой хэмжээний орлогыг яаж олж доктортой одоо ажлын байрыг бий болгох уу гэсэн одоо ийм зорилгоор бол энэ төслийг бол хэрэгжүүлээд явж байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй залуучууд маань энэ онд одоо манай компанитай хамтарч ажиллаад бидний зүгээс бол зөвлөн туслах, за одоо яг ямар модыг яаж үржүүлдэг, хөрс бэлтгэлээ одоо яаж хийдэг. За одоо энэ бүхэн дээр нь бол мэргэжлийн арга зүй зөвлөгөө өгч хамтарч тариалтуудыг бол хийсэн. За навчит модны улаас бургас, шархвас гэдэг 3 төрөл. За шилмэс модон дээр бол гацуур, нарас, шинс гэсэн одоо 3 төрөлтэй нийтдээ бол одоо ингээд 7 төрлийн модыг бол бид нар бэлдээд байна. Улаасны 2500 орчим харандаан суулгацаар, за бургасыг бол 2500 бас харандаан суулгацаар, үрээр шархвас айласыг 8000-аас 100000-ийн хооронд, шинсийг болохоор үрээр хүлэмжинд бас нэг 80 орчим мянга, за нарсыг нэг 60 орчим мянга, гацуурыг нэг 20 орчим мянга гэдэг ийм одоо тоо хэмжээтэй модыг бол нийтдээ нэг 175,000 орчим тарь суулгацыг бол энэ жилдөө бэлтгээд байна. Тэгээ энэ бэлдэх хугацаанд бол одоо хөрс бэлтэх, өр боловсруулж хийх, хүлэмж барих, за дараа нөгөө усалгаа, арчилгаа, цэвэрлэгээ гэл бүх ажил дээр бол манай хөгжлийн бэрхшээлтэй залуучууд бол
нэлээд ажил, нэлээд туршлага хөндлүүлсэн. Мөн дээрээс нь бид нэр өөрийнхөө хэрэгцээнд зориулсан өөрсдийнхөө одоо ахуй амьдралдаа зориулсан байдлаар нэг хөлөмжөнд нарийн ногоо туршиж үтсэн. Ургац юм бол маш сайхан гарч одоо ургацаа авцгаасан. За бид нар одоо цаашд юу хийх юм бэ гэхээр зөвлөх, туслах энэ бүх ажиллагаа бол цааш нь хийгээд явна. Хөлийн бэрхшээлтэй залуучууд маань бол энд хамтар цаашдаа одоо удаан хугацаагаар бид нартай бол хамтарч ажиллаач гэдэг саналыг тавиад ингээд цаашаа явж байгаа. Одоо үржүүлсэн модон гарах ёстой. За энийг гаргахын тулд одоо бид нарт 2-3 жил арчилгаа, хамгаалал, туслага, тордлогоо тэгэл бордох гэдэг ингээд ургуулж ажиллах ёстой. Үүний дараа бид нар байгальд нь гаргаж байгальаа нөхөн сэргээх, татмын ойжуул, доройтсон гой нөхөн сэргээх ийм ажлуудад бол суулгацсан бол гаргаад явна. Тэгээ энэ бүх ажилд бол одоо энэ залуучууд маань цаашдаа хамтраад ингээд оролцоод ажиллах юм аа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол энэ дээр ажилласан маш их сонирхолтой байна. Энэ дээр ер нь ажиллах сонирхлууд их байна гэдгийг бол бас хэлсэн. Тэгээ энэ дээр ажиллахад бол одоо тархины саатай, нуруу нугасны гэмтэлтэй, төслийн хүрээнд бол бид нар 50,000-ыг тариад эрсдлийн хасаад 30,000 модыг бол бид нар аль биесээр бүртгүүлж энэ тэрүүн модны хөдөлгөөнд оролцох, энд одоо хувь нэмрээ оруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бас хамтраад энэ нийгэмд явж байгаа энэ үйл ажиллагаанд хоцрохгүйгээр оролцож болдгиймаа гэдгийг бас харуулахын тулд бол энэ дээр бол бид нар илүү их анхаарал тавьж ажилласан ийм сайхан төсөл болсон. Green Inclusion төслийн менежерээр одоо ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд 30 залуус нарс, хайлаас, гацуур, улиас гэх мэт навчт болон шилмүст модуудыг тарьж одоо ургуулan тэрбум модны хөтөлбөрт хамрагдахаар бид зорж байна. Энэ төсөл маань бол ганцхан жилийн хугацаатай биш. Бид цаашаа үргэлжлээд одоо яаж явах уу гэдэг талаар бол нэлээ ярьж байгаа. Бидний энэ хийж байгаа нийгэмд одоо хийж байгаа үйл ажиллагаа бол ганцхан жил, 2хан жил хэмжигддэггүй. Маш олон жилийн хугацаанд бол бид нар их сайн үр дүнгууд нь харагддаг ийм байдгиймаа. Тийм учраас энэ удаагийн төсөл бол одоо 2 жилийн дараагаар, 3 жилийн дараагаар бол бид нар тарьсан модныхон 30,000 модон бол яаж эргэлтэнд оруулж, буцаад тарьж энэ дээр байнгын ажлын байртай болох уу гэдэг талаар бол одоо яг эд ярилцаад ингээ явж байна. Хүмүүсийн сайн сайхны тусын тулд бид нар энэ модыг тарьж ингэж энэ хувь нэмрээ оруулахын боломж бүрднэ гэж ингэж бодож байна. Тэгээд яг манайх 2030 он гэхэд 1 тэрбум мод тарилаа гэж бодлоход Монгол улсын бол нийт газар нутгийн 20% нь одоо ой модтой болж агаар цэвэр шиг цөлжилтийг багасгах ийм боломжтой ийм судалгаа гарсан байдгийн байлээ. Тэгээд энэ дээр нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас энэ дээр нь хувь нэмрээ оруулах ийм сайхан үйлс бол энд бүтэж явна гэдгийг бас хэлэх хэн зүйтэй баха гэж бодож байна.